Тухайлбал 2018 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдлыг бууруулж эдийн засгийн өсөлтийг 4.2% хүргэх зорилт тавьсан байна. За эдийн засгийн 1% өсөлтийн цаана 10% ажлын байр бий болдог. За иймээс энэ ондоо 40 мянган иргэн ажилтаа болох болцоотой болсон нь улсын хурлын намрын чуулганы нэг үр дүн гэж дэд даргын хамгаалал нь мэдээлээ. За бид нар 2018 онд бол нийт улсын төсвөөс 780 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Энэ хөрөнгө оруулалтаар бид нар юу хийж гэнэ вэ гэхээр нэгдүгээрт сургуулийн өмнөх насныхаа бүх хүүхдүүдийг цэцэрлэгт 100% хамруулдаг болно гэсэн сонгуулийн мөрөө хөтөлбөрийнхаа биелэлтийг бид нар одоо энэ жил биелүүлэх энэ боломжийг төсвөөс хийж байгаа хөрөнгө оруулалтаараа дамжуулж одоо хийж байгаамаа. Хүүхдээ одоо суглаагаар цэцэрлэгт оруулдаг энэ нөхцөл байдал одоо 2018 оны 9 сарын 1-ээс байхгүй болох энэ боломжийг бид нар энэ хөрөнгө оруулалтаар дамжуулж байгаа. Улаанбаатар хот, аймгийн төвүүд, шаардлагатай сумын төвүүдэд бид нар сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг 100% одоо цэцэрлэгт хамруулах энэ боломжийг өнөөдөр biz олгож байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За 3 ээлжээр хичээлдэг олон сургуулиуд нийслэлийн хэмжээнд, аймгийн төвийн хэмжээнд байсан. За энэ жил бол нийт одоо 32 сургуулийг шинээр барьж байгаа учраас бол одоо цаашдаа 2018 оны 9 сарын 1-ээс ахуулаад одоо 3 ээлжээр хичээлдэг сургууль улсын хэмжээнд байхгүй болно. За үүнээс гадна 350 мянган ахмад насны тэтгэврийг 2018 оны 1-р сарын 1-ээс тус бүр 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, насны ишгийг сар шинийн өмнө 65-аас дээш насныханд олгох их усүрийг тус бүр төсөвтөн суулгаж өгсөн. За тэтгэврт гарах насыг олон улсын валютын сангийнхантай ярилцсанаар сонголттой болгосон. За түүнчлэн цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн зэрэг нь энэ удаагийн намрын чуулганы бас нэг үр дүн гэлээ. За түүнчлэн энэ удаагийн намрын чуулганаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэн нь онцлог ажил гэж дүгнэж байна. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой оруулж ирж байгаа, гадаадаас оруулж ирж байгаа шин техник технологиуд дээр бол бид нөөтийн болон галын албан дотроос чөлөөлж байгаа. Үндэсний үйлдвэрлэл утаагүй одоо түвш үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэлээ бас бид нар татврын бодлогоор дэмжиж, за мөн орон сууцны ипотекийн зээлийн одоо хүртээмжийг ард иргэдтэй тэр тусмаа орлого багтаа дунд орлоготой иргэдэд энэ ипотек орон сууцны зээлийн одоо хүртээмжийг сайжруулах чиглэлгүй бол одоо бас нэлээд боломжийг олгож цаашдаа энэ засгийн газрын авж байгаа хөнгөлөлттэй зээл Солонгос улсын одоо 500 орчим сая долларын хөрөнгийг бол бид нар энэ ипотек дунд бага орлоготой иргэдэд бол орон сууцжуулах энэ чиглэлийн одоо хөтөлбөрлөө зарцуулъя гэсэн ийм ажлуудыг бас авч хэрэгжүүлж байгаа гэдгийг бас ард иргэдтэй хэлэхэд таатай байна. За үүнээс гадна улсын хурлын гишүүдийн ёс зүй асуудал хөндөгдөж байгаа. За улсын хурлын чуулганы хуралдаанаа гишүүд тасалдаг асуудал ард иргэдийн бухимдлыг төрүүлж төрд итгэлийг сулруулж байгаа учраас за энэ бүгдийг хязгаарлах зорилгоор улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрва хуулийн төсөл санаачлаад байгааг эцэст нэлсэн юм а.